цанаа өнөөдөр би та нартай гоё ингээд Шарлот ба түүний 5 шав гэдэг нартай гоё манхва ярьж өгье. Манга кэмота. Үзэгдэл маань Шарлот Элеонор. За ингээд үзэгдэл маань хоёр хүн тулж байгаагаар эхэлж байна. Шарлот болохгүй. Цаашаа явж болохгүй. Хурдан ухаар гинэ. Тэр зүйл бол сүрэл ямар ч хүн түүний эсрэг юу ч хийж чадахгүй. Энэ байдлаа дахиад шид хэрүүлгэл амьд чин аюултай. Зайлаарай. Ухрах гинэ юу гэсэн үг вэ? Үүнийг устгахгүй бол бид ямар ч байсан сүрэн шүү дээ. Тийм л дээ гэхдээ эцсийн мөч хүртэл хичээх ёстой. Энэ бол таны надад заасан зүйл багшаа. Шид биш хүссэн бүхнийг чинь шид бол хүссэн бүхнийг чинь би хэлүүлдэг. Битгий санаа зов. Манай болон шид бол миний гэр бүл найз нөхөд. Тэгэл шидэ хэрэглээ. За одоо энэ бол энийг цагаан өстэй ярих юм болохоор манай гол Шарлот гэдэг нэрээ. За тэгээд ингээл ичид болоод энэ газар нутаг бол миний төрсөн гэр юм гэл шидэ ашиглалаа. Тиймээс энэ ертөнц гэл миний талд байдаг гэл тэг чөтгөртөд тулдаж эхэллээ. Манай хүн бол айгүй хүчрхэг юм байна. Энэ зураглал мөрлөхийн хараацтай айгүй гоё. Тэгээ хатаа энэ хоёр ингээд бүр яг ихтэй. Манай хүн бол ядаж амар хүчрхэг юм байна. Сүрлийн өдөр. За одоо манай хүний өнгөрсөн явдал юм уу да. Нэг охин дэлхийг аварсан. Түүх юм заяа. Сайтар санаж ав. Шарлот Элеонор атгах. Би эргэж ирнэ гэд. Манай хүний нэг ингээд заандаж аваад чиний тэрхэд би эргэж ирнэ гэд хүч төрнө үглээ. Тэгээд чамайг юуч үгүй бэлтэл чин идэн гэд. Тэр өдрөөс хойш дэлхий тэр өхнийг агуушдтан химээ нэрлэв. Шарлот чи бол сууд ухаад чамд үнэхээр агуу авьяас заяажээ. Чиний хүчний төвшин тийм ээ. Би ч бас мэдэж байна. Манай Шарлот хэлж байна. Энэ юм ээж нь юм уу өвдсөн юм шиг байна. Ядаж жоохон даруухан дүр хэсгэлтэй. Багшаа та ч гэсэн өвчтөе дүр хэсгээ болох хэрэгтэй. Та өвөрөлж өвдсөн эсвэл хух гэж байгаа дүр хэсгдэг шүү дээ. Дахиад л хэрэлдэж эхэллээ гэд хажуудны сүүлчлэгч чинь ээж нь биш үүлчлэгч байсан биш үү? Энэ үүлчлэгч нь байсан юм байна. Үгүй багш нар юм биш үү? Зя тэгээд за яг үхээсээ өмнө чамаас гоох ганцхан зүйл байна. Та зүгээр л танад хүрсэн байна. Хүрсэн шүү дээ. Шавтай бол. Чи чадвараа дэлхийд харуулсан. Чиний хийх ёстой ажил дуусахгүй их байх болно. Тиймээс яг 5 шавтай болж ачаагаа тэдэнд хуваарлал гинэ. Наачиг хөгшөрж ганцаар даахгүй тулд хайр дурлалтай очирч гэр бүл зөхөө. Багшаа. Би яг тэгж чадах юм бэ? Би танаас илүү хүчтэй. Залуу ухаантай байлаач. Яаж өөрийн гэсэн шавтай болох зүрх хүрэх блэ? Гэснээр багш наажууд нь дуугуулсан. Зя яана багш нь манай Шарлотыг алхахны. Шарнар. Тэгээд урт удаан хугацаа өнгөрчээ. Шарлот ба түүний 5 шав. Нэгдүгээр агуу шидсэн.
яг агуу шитэн Шарлот Элеонор. Тэр авьяасаараа 8 тойргийг давсан анхны хүн байв. Мөн агуу шитэн болсон 5 шавийг сургасан юм. 100-ны сут ухаантай. Зарим нь түүний ертөнцийг бузар муугаас аварсан баатар гэдэг. Зарим нь түүнийг Манагийн үлдээсэн хамгийн агуу хэмээн магтдаг. Мөн тоо томшгүй олон авьяа байгуулсан Шарлот. Хүний хувьд биелүүлэхэд нэм бэрх байсан тэрээр одоо өгч байна. Манай хүн цохиогоо л бодож л байгаа юм л да, би ятарч байна. Маш их ятарч байна. Энэ хоо шиг салж өгдөггүй шавнар. Эднээс салах яасан хэцүү юм бэ гэж бодож байна. Ийм юм дээр мөрдөх шившлэг хийн гэж хэн санах вэ? Тэдэргатай новшнууд гинэ. За жоохон хараалаг насаад ихтэй заяа. Манай хүний нөгөө шамдрал ингээд манай хүнийг алга болчлаа гэд мөрдөх шившлэг хийгээд хэмжинэ бүр аймаар намайг төрхөн зурл хараанаасаа алтвал галзуур зүгчүүддэггүй л дээ эхэлдэг юм. Ийм байхад би тэдэнд дуудахгүй өгөх гэж байгаагаа яаж хэлэх вүлээ? Шидэт тагны хааны ивэлэр миний гадаад төрх залуу хэвээрээ. Тийм болохоор тэд миний насыг аль хэдийн мартчихсан. Миний энэ жилийн нас 1012 эсвэл 1012 гэлөө маш их цаг өнгөрчээ. За яах вэ? Би нэлийн утга учиртай амьдралаа. Бүх зүйлд цаг хугацаа гэж би. Гэтэ шав нараа бодохоор сэтгэл минь өвдөг юм. Чиний хоолой чи хэр өв? За тэгээд тэд бүгд өөртөө ирээдүг шийддэгтэй. Сайн болохоор надад цаваанаа зоох юм зүйл алга. Энэ хавсандаа орох гэдэг юм хайш юм. Манай хүн бодоол юм л да. Баг хүдэл жах санаа зоох юм. Тэр минь отооч хөөхөн ч үдээ. Мэдээч н хөөхшин би тэдний дэргэд уур байж чадахгүй. Тэдний хувь тавилангаа эргүүлэн авч сайн сайхан амьдраасай гэж нятгал үлдлээ. Үхэл намайг ийм байдалтай олно гэж хизээч бодсонгүй гэд манай хүмүүс үхчлээ. Би өөртөө зориулж сүүлийн шидийг бэлдсэн юм. Ингээд дуслаа. Миний бие болон тодорох хүчрхэг манаа минь эсэг хэлсэн бодлого бутрах болно. Сүнс минь шинэ хэлбэрийг олж энэ газрыг тэтгэх болно. Үүнээс илүү агуу үхэл гэж үгүй. Багш минь ч бас баяртай байх болно. Рүүгээ амьдрал байлаа. Гэл манай хүн өглөө төрхөн зор Шарлотын толгойд олон модал эргэлдэнэ. Би одоо өөхөх нь Шарлот нартаа гэрээслээ үлдээх болно. Тэд цацагдах байх. Гэхдээ дэндүү их гуниглахгүй гэж найдаж байна. Өчигдөр хэрэг хоолнд идсэн төмстэй шул үнэхээр амттай байсан шүү. Эрт дээр үед судалгааны тэмдэглэлийг минь шатаасан тэр бүтүүлэг залууг арай илүү хүчтэй гიშгдэг байж. Бас үхээс өмнө Жишфирийг дахиад нэг удаа ялцдаг байсан ч болоос. Айнштейн тэм буудлынхаа лоцоо хийгээгүй гэж сая санджглаа. Бас тэгээд үгүй хүнийг хэлэхэд бусад бүх зүйлийг мартсангүй сайхан байсан. Ганц л харамсал байсан. Шарлотыг хэнд ч хэлж байгаагүй. Тэр нь лов хайр Шарлот Элеонор амьдралынхаа өдөр бүрийг дүүрэн амьдарч ирсэн. Ичдээ жидэндээ анхаарч ажилдаа улайран шав натаа цаг зав зориулдаг байлаа. ертөнцийн талаар асар их мэдлэгтэй хэдийч
Түүнд нэгэн жижиг харамсал байсан нь гал наадам бит дүрлцэн хавын сэвшээсэл их мэт зөөлөн гэгддэг. Тэр мэдрэмжийг хэзээ ч жинхэнэ утгаар нь мэдэрч үзээгүй явдал байв. За тэгээ ингээд манай хүү чигтэйгээ багтаа. Үнэхээр эрхэм дээдс. За тэгээд ямар ч тач ингээд энэ хүрээд өнөөдрийн бичлэг маань таслаа. Тэгээд дараагийн партыг үзэхээр өсвөл ямар ч тач илүү их лайк, subscribe дараарай. Тэгээд шинээр эхэлж байгаа болохоор бас жоохон эдит чанар муу байж магадгүй. Бас тэгээд донешн хэлгээгээрэй гэж хүсээ. Донешн хэлгээвэл ямар ч тач урд орно. Бас хичээл ном гэж жоохон хичээлээ оройтулж байгаа шүү. Тиймээс жоохон манайхаа донешн хийгээд өгвөл жоохон хол орно шүү. Тэгээд баярлалаа.